Дээрээ сайн уу. Зя бэлтгэлээ дуусчаад явж байна. Өнөөдөр эхнэр нэг өдөр ажил руугаа явчаад ирэхээр болсон. Тэгээд хоёр охинтойгоо үлдэн. Зя гэртээ ороод ирсэн. Одоо явах гэж байна. Тэгээ бид гурав маш ихтгэлтэйгээр үлдэж байгаа. Тэгээд яваад ажил төрлөө амжилтад хүрээд ирээрээ за. Амжилт хүсье. Ахын уйлвал нэг удаагийн хай сүү байгаа шүү гэж арай за. За өөр. Угжигдахгүй л тэгээд цуг уйлаарай за. За. Хоёуланд нь Д витамин нөгөөрэй. За. 5 мг 2 мг-ыг өгөн за. Би угаасаа нэг удахгүй доод байрны доод дэлгүүр арах гэж байгаа. За тэгээ бид гурын өдөр хэрхэн яаж өнгөрөхийг хамтдаа харцгаая. За бабай, хогоо аваад гараарай. Яач вэ? Закэлс гараа. Би юу? Гүрдэг нэг юм байна. Энэ ногоо. Баруун халаас нь. Баруун гэхэр зүүний нухах юм. Хайш. Тэнцэн зүгээр. Нэг ертөнцтэй ч юм шиг. Би өөрөө Богд болог бол та ертөнцгүй. Энэн гараад би өөрөө ертөнц болчтой шүү дээ. За үсэ. Нэгээс анаад нь машинаас лавлгаа авч өгчөөд ирээ за. За ёо. Ажлаар орох юм уу? Орол орчооч уулна. Нийс саад үлдээгүй болохоор тэгээд юм та. 3 цагийн хугацаанд л гайвч тохин эзэн өгсөн. Тэнд яваад ирэх 1 цагийн хугацаа байна. Манай ах одоо нэг эргэж өнгөрч сурж байгаа тэр ингээ эргээд байгаа. Тэгээд ингээ нөө буудан дээр хөвтүүлэхгүй газар хөвтүүлж байгаа. Нөгөө түрүүн жоохон саавн цуцч миний нүд амар болоочлаа. Одоо охиныхоо бантангийн хийж өгөөд тэгээ хоол нүдүүлээд жижиг охин унтуулад тэгээ болно. Том охинтойгоо ингээ хоёулахна байхад бол easy гэдэг байсан. Үнэхээр easy. Нэг easy. Гэтэл та ингээд том болон жижиг охинтой болсноос хойш болно да гэдгэлсэн да. За түр зүр боож за. За ингээд нэг нь үлгэн жингүүт одоо жижиг нь үлгэн. Харж байгаа. За минь өхөө явж. Аавны нөхөд цэвэрлээ. Бандангийн болохоор дуудъя. За. Не болгоша. За ингэдэг хөөе. Болцоо. Ойлоо юмэрэ. Лэмэр жоохон хурц уурлахгүй шүү. За. Яаси. Юуси. Уурлахгүй. Энэ ууртаа байж болохгүй. Тэгэл танад наалын жиж өгөхгүй. Чамд тэвэл явж ингэж бас юу аах вэ? Танад. Чамд чамд хоолойд. Чийчсэн номойд. Яг яах. Юм дээд. Юм дээд. Манай хатгаа авцсан байгаа. Тэгээд 8 цагийн тарианд орцсон. Тэгээ өнөөдөр өглөө би 6 цагт босч тариаг нь хийчээд. Тэгээ буцаад жоохон нойр өрөхгүй болохоор шууд бэлтгэл рүүгээ гараа авцсан. 7 болж явахт. Тэгсэн чи яаралтай гарах ажилтай байна гэд шуурхаа дуудлага ирээд би харсан байт юм аа. Ёси. Орлж гал. Жоо муугаараастай. Тэ жоо орлж гал. Муугаараа л. Гэж явахтаа шүл бэлтчихэд явсан байна. Тэгээ энэ дээр намайг гурил бантагнаад хийгээд өгчөөрэй гэт. Би өнөөдөр их нэртэй гоё котлет хийж өгнө гэж бодсон. Амжуул ирэхээс өмнө хийн. Театр. Очихгүй л ихтэй. Ирснийхэн дараа л хий. Манай хоёр дахь охины ер нь жоохон онцлог шинж чанар нь гэх юм бол хичээсээ илүүтэйгээр ахуулдаг. Гэтэ яг уу авсаар л байна. Хичнээн удаа ахуулаач те.
Юу жам? Чи юу жам? Миний хөө юу жин? За ядалч. Хава. Тэд хава гэж нэг барьж байгаа. Амтамаа гэрээ. Баярлаа. Мандаг. Удахгүй дээ хилд орчих гол. Том охин. За нэг юм батмалсан. Гэтэ ер нь ингээд эхнэрийг би ингээд гараасаа гэж боддөг юм. Гэртээ стресстэй. Тэг ингээд жоохон мэдээж тодорхой хэмжээний стресслэхүүл явах хүн ингээд ядраад тэгэхээр ингээд гадагшаа гараад ядаж өөр юмд сатараад ирэхлээр гайг охлоо гэж боддог. Гэвч манай эхнэр гардаг юм да. Гэртэл байчивэл болно да. За ингээ бантгсан хүрлээ. Тэгэлдээ төвчнө. Ингээ бантгийн хүрлээ бэлэн болгоод тэг өргөчөндөө ичнэ. Энэ бантан болсон. Кино ядарсан нойр нүрцэн байв. Дороо унтчихдаг байхгүй. Тэгээ хоёр жоох хүүхэд чинь нэг сэрийгээд итэн дөө. Энэ хүүхдийн суудалт ихтэй аюу амар. Нэг бит хоёр том охин дэрэ жилийн өмнө ориглоос худалдаж авч ирсэн. Тэр үед чинь сая 500 гэж ирсэн баха. Ингээд тэрэгтэйгээ хүүхдийн суудалтаа гардаг. Хэмээ том охин одолтлын хүүхдийн суудал дээрээ суусаар л байгаа машин дээр. Машин дотор зяар таамаг ингээд унтчихлаа. Одоо их чинь өмөлжгүй л. Миний охин дүнтэшка дүн унтчихсан шүү. Олон ингээ энгийн хөдөлгөж байгаа юмнаас бичлэгэн дээр амар хүчтэй хөдөлгөж байгаа юм шиг харагддаг юм билээ. Ер нь бид хоёр хоёулаа охтуудтайгаа маш зөвлөө харьцдаг. Баярлаа. Заагнаа туллаа. Хамж нөхөрөнд оруулж унтуулаа хаалгыг хахад тэр том охинууд хэлээ. Амжилттай төгөө унтууллаа. Одоо том охиныхоо хоолыг өгнө. Цаазаа хийхдээ татсан махан дээрээ үл хэлэг цардуул хийгээд тэгээд давс болон перц хийгээд тэгээд крем гинэ соуснд нь болохоор манад нөгөө одоохонд токо байхгүй байгаа. Хариулын давгын дээр ер нь бол хин тэгээд соуснд нь болохоор кетчуп гарахмал хийж холж аваад нэг жоохон томатны маягтай соус бэлтнэ. Тэгээд мэдээж маха давс барьцаар амтлал. Тэгэхээр болоо. Орд манай дархлаа жоохон муу байгаа гэртээ ялтчихгүй жоохон ядраад шүн унтахтаа бас нэг бүтэн ортой биш байгаад байгаа болохоор ер нь жоохон ядралттай байгаа даа. Гэрээсээ гарлаа гэхэд заавалчгүй бүр хотоос бүр гараад явж ижил ер нь утаанаас холдож байна. Одоо бичлэг дээр үзэхлээр манай их нэрийг хүмүүс ингээд ажилгүй хүүхэн, ажилгүй авгаа гэлтэй. Тэгж аягүй хэлдэг. Тэгэхээр заяа. Бүр яг бодит байдал дээрээ заяа. Манай их нэр ингээд нөхрийнхөө хувц ундрыг бүгдийг нь угаагаад тавьчихдаг. Охтуудынхаа хувц ундрыг бүгдийг нь угаагаад тавьчихдаг. Өглөө босоод охиноо хоололцдог. Жижиг охиноо хүүлчихнэ. Энд ч бас дээрэс нь ялах бийтэй хүн штэ. Тэгэхэд ингээд
нөхрийгөө ингээд намайг бэлтгэлдээ авчиад ирээ. Бид гурав зүгээрээ гэд нөхрийнхөө чөлөөт цаг одоо нөхрийнхөө дуртай амийг хийлгээд цаг завыг гаргаад өгчдөг. Тэр хоогоор нь дээж гэртээ ингээ гурлахнагаа байх хугацаа байна. Охтуудыгаа унтуулна, хооллно, дүүлнэ. Тэгээд намайг ингээд бас цэвэрхэн гоё харагдуулахын тулд маш хичээдэг. Тэгээд хүмүүс зүгээр ингээд өнгөц хардаг. Энэ гэртээ ямар ч ажилгүй тийм хүн болгож хардаг. Зөвхөн хоол хийх, гэр цэвэрлэх гэдэг хоёр дээр тулгуурлаад гэлтэй. Ингээ сонь тэнэг юм чих юм. Манай ихнэр хоол хийдэг. Тэгээд яагаад хийдэггүй шалтгаанд би ихнэрээ хоол хийлэгдэггүй. Нялх хүүхдүүдийн хажуугаар одоо ингээд хоол унд хийгээд тэгээд хажуугаар нь хүүхдээ харна, хүүхдээ хөхүүлнэ, өөрөө нялх биетэй. Тийм бах тэгээл ангаагаал би гэртээ хоолыг хийлгээл тэгээ байж ин ч гэж бас юу аах вэ? Тэгэхээр ингээд нэг талаараа бол зүгээр атаархал гэж магадгүй. Нэг талаараа хүмүүсийн атаархал. Эсвэл одоо юу гэдэг хуучинсаг үзэлтэй. Юм болгоо хоёр талдаа гэдэг шиг л байдаг бах. Манай ихнэр бол тийм ажилгүй хүн бол биш ээ. Том охиноо ингээд жижиг охин төрөг байхад том охиноо ингээд гэрт үлдээч одоо ингээд том охин битүүрийг гэртээ үлдээгээд өөрөө ажилдаа авчдаг. Тэгээд тэр хоогоор нь би ингээд охиноо унтуулад хоолундаа хийгээд бичлэгээ хийгээд тэгээд өнждөг байсан. Тэгээд одоо ингээд тодорхой хэмжээний амжилттай яваа маань цэвэр манай ихнэрийн ач. Одоо ингээд манай ихнэр хуваараа юм идэг. Төрчөөд тэр чинь нялх биетэй юм шүү дээ. Нялх биетэй тэгсээрнээсээ дахиад жирэмсэн. Тэгээд тэгжээс нь ажилдаа гараа явах замдаа хүртэл ингээ уйлж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол ингээд хүнд хэцүү болгоныг даваад тэгэл ингээд хоёр биенээ хоёр талаас нь тулж түшээл намайг ч гэсэн гармаар санагдах үедээ хүснээрээ гараал гэдэг гаргасныхаа ардаас ирж гинүү гэж залгадгүй. Та ер нь тэгээд юм байна да. Тэгж байгаа гоё лов сторигоо хийнэ. Хосуудын харилцаад л дээрээ битээр дандаа л хэлдэг бах бичлэгүүлгэн дээрээ ч юм уу. Битээр ер нь муудалцдаг. Хосууд л юм чи яг муудалцах юм гарна л та. Гэхдээ нэг тэр одоо уурлах юм процесс нэг 5 минут үргэлжилдэг. Би ингээд эхнэрийнхээ ингээд өөдөөс нь харчихсан манай эхнэр инээчдэг. Тэгэл юу нэг муудалцах. Өвсрэл намайг 1-2 цохиол өнгөрч юмждаг. Өндгөө чанаа тавьсан сая. Пэшц. Илээ. Пэрц мөн тусч штт. Энэ айгу айтайхан пэрц штт гэдэг. Им арт зарагдаад идэг. Би өөр пэрц хэрэглэхээр миний цээж орсоод идэв. Тэгэхээр энэ пэрц гэж бас арай цэвэр юм өгч удаад идэв. Бас магадгүй тий. Цээж хорсолтон дээр л ажиглагдчихдаг. Зя сонгон сэрмсэж. Сонгон сэрмсээ хийлээ. Нэг өндөг хийлээ. Анх хоолны бичлэг хийж эхэлж байхад тэгэл амтлагчнууд их өстэй. Энэ ямар амтлагч юм бол энэ хаана үт юм бол энэ ингэд юм бол тэгд юм бол яад юм бол ийд юм бол гэл. Миний хоолны бичлэгний ер нь бол юу ч эхлэл чи YouTube штэ. Би ямар нэгэн хоолны сургалтанд ерөөсөө сууж үзэж байгаагүй. Одоо ч тийм хоолны сургалтанд суудаггүй. Зүгээр нэг удаа сонирхоод хоолны сургалтанд сууж үзсэн.
Надад бол таалагдсан тэр хоолны сургалт. Үнэхээр таалагдсан. Тэр хоолны сургалт бол таалагдсан. Home kitchen. Юу лээ home kitchen. Ямар нэг kitchen-тэй юм байсан. Тэгээ манай ихнэр суулгаж өгсөн. Нэг удаагийн юу 190 мянга гэдэг юм билээ. Тийм нэг хоолны сургалтанд амьдралдаа нэг л удаа сууж үзсэн. Тэрнээс биш хоолны сургалт Монгол тийм сууж үзэж байгаагүй. Жохон хөвтлээ. Сая нөгөө нэг хөвтлээ гэд ихсэн чинь охин сэрээд жижиг охин сэрээд тэгээ жижиг охин унтуулчаад унтуулаа байжсэн чи хараа. Биг босс орж ирсэн юм чаа. Тэгэл явчаад ирж байгаа. Чи тэр чаа зөндөөг саналаа шүү дээ. Ширэг байхгүй юм. Охтоо олцоо. Юу ячих вэ? Охиныхоо витаминууд их өгч. Надад нэг санаа байна. Та дараа нь би ингээд нөгөө бэлтгэлдээ явчихсан шүү дээ. За. Бэлтгэлдээ явцсан уугаар та миний талаар ярьж өг хүмүүст. Юу гэж бодож байна? За. Гой блогны санаа орж ирсэн. Манай нөхөр яг үнэндээ бол хууд шүү. Би жоохон гівтчихсэн. Өглөөс тусцсан чи жоохон нойр үрээд болдгоо. Миний охин буулгач ходоо цавлаа. Юм захих байсан шүү дээ. Ундаа. Төмс маань бэлэн болжээ. Сүү хийгээд масл хийгээд тэг гоё чиз үрж хийнэ төмсөндөө. Энэ нөгөө нэг ямар чиз вэ? Пармесан чиз. Хөлдөгчөнд идэм лээ. Энэ юу вэ бэби? Жижиг сэрч надад муу мэтгэлж байгаа. Аяа гоё. Яас. Таглаад өч. Одоо махай. Одоо зараза бэлтнэ. Тиймэрхүү гуанзны хоолнуудад ер нь дуртай тий бэбэ. Нэгтэр ер нь их тийм гуанзны хоолнуудад аягүй дуртай. Хамгийн дуртай хоол нь цэв. Нөхрийн хийсэн цэв. Яг л 4 зраза болж ш. Би тэгтээ зразаг амьдралд анх удаа хийж үзэж байна. Болсон. Гойрч. За одоо соусанд нь кетчуп болон майонез хийч. За дээрс жоох ус ийгээд. За жоохон давсч. Удааг шаардлагатай. Жоох ус нэмч. За. Лохгой жоохон соус тайдуу хийх. Манай хоёр тэнд байна. Яа даа хоёул зэрэг гардаг гинэ. За би гоё харуулна. Ихнээлч нэг л мах тавьчих. Ой, навшаа. Ой. За жоох бутан дээр тавьчих. Ваа.
За хоолой дээрээ. Ээж хоолой дээрээ. Ээж л хойлоо. Тэгээ. Тагл хоолойч. За би одоо очлоо. Чиз дээр. Гадуур чи юм хоол ерөөсөө идэг юм шүү дээ. Өнөөдөр гинт бэлтгэлээ хийж байгаа. Өнөөдөр зүгээр гинт бэлтгэлээ хийж чаад. Тийм гоё царайлаг хоол хийж өгмөр санагдаад. Царайлаг байна. Би хатгаа авсан. Тэг надаар тариулж байгаа. Соус нэрмээ. Гоё юм. Гэтэ ингээд тариулаад би ингэж өвдөж хахад хүүхдүүдэд амар хэцүү байдаг баха. Хүүхдүүд тариулахаар. Ийм гоё хоол хийж өгсөнд баярлалаа. Гоё амттай байна. Хөөрхөн. Үс. Хүй. Юу хийж байгаа? Энд бас нэг ууртай. Яа болооч. Нэртэй эсвэл нөхөртөө хийгээд өгөө. Мэдвэтэй гуанзанд ч нэг зраа завж иддэг шүү дээ. Мэдгүй идэж үзээгүй. Амар амар шүү дээ. Төмсөн чизтэй болохоор гоё. Оо тийш хоёроос ийш та. За зөөр 50 дөө. Өнөөдрийн влог ингээд дуусглаа. За зэгэд дээрээ. Дараагийн влогоор алцгаая.